Өдөрлөг комбинат нэгийг бол сэргээх шийдвэр гарсан. Тэгэхээр энэ төсөл дээр бол 30% санхүүжилтүүд гардаг учраас 70% нь бол одоо бусад газраас босгохоор ингэж яригдж байгаа. За бусад төслүүдийн хувьд сая ярьдаг тэр Шеврон тий. Энэ бол бас нэлээд шилдэг технологи байна гэж манай яам бол дэмжиж байгаа. Тэгэхээр бид нар одоо дараагийн төслүүдээ бол хөгжлийн банкнаас бонд гаргаад тэр бондоор санхүүжүүлэхээр бол ярьж байна. Тийм учраас энэ хүрээндээ бол яригдж байгаа төслөө. Ер нь материалын үйлдвэр дээр бол маш олон төслүүд бий. Энэ төслүүдийг дэмжих юм бол үндэсний одоо материалын үйлдвэр сэргэн, материалын үйлдвэр сэргэхээр барилга маань бол удирдлагын хамгаалалаас гарна. Ингээд жилийн 4 удирдал барилгачид маань одоо ажилтай, орлоготой байх энэ болцоо бол бүрдэх юм аа. Нөгөө талаас барилгачид маань ч гэсэн энэ одоо засгийн газраас зарлж байгаа урт удаан хугацааны орон сууцныхаа зээлэгт бол хамрагдах болцоотой гэж үзэж байгаа. Түрүү бас энэ компани захирлуудтай ярьсан. Одоо энэ төсөл хэрэгжсэний дараагаар биднэрт бол барилгын одоо талбай бол хэрэгтэй байна. Ажлын фронт хэрэгтэй байна гэсэн. Энэ талаар бас санал солилцсон. Тийм учраас бол бас шийдэх талаас бол бид нар анхаарч компанитай бол хамтарч ажиллана гэж бодож байгаа бас өнөөдөр өссөн барилгачдын өмнө хэлье гэж бодчих. За баярлалаа. За энэ үчи мэндийг хүргье та бүхэндээ. Монгол Улсын засгийн газар Монгол банктай